Касамет. Ямар гоё юм бэ. За зэвэн цогч байна. Зэвэр тийшээ явнаа. Пандора. Оо. Oo. За, Касамет-тэй 2 дахь өдөр бид Борзагтай одоо массажинд орохгүй явж байна. Тийм би бол борч. Арлахын төв дээр ирсэн. Тэгээд явж юм. Гайхалтай юм аа. Зя гой хүүтэн жимс идэцгээ. Хүүтэн жоо. Смути шош. Хатива? Мудия. За өнөөдөр арал дээрх 3 дахь хоног. Би одоо ганцаараа дэлгүүр хийчихье. Одоо ер нь аль Касамет гэдэг арлын хотынхын төв рүү орж ирж байна. Бид нар болохоор нэлээд дээшээ ингээд бодолсон. Тэгээд энэ усан юм юутай? Усан онгоцны зогсоолтой энэ болохоор төв нь амар гоё юм лээ. Ингээд юм хоо. Зя ингээд нар жаргахыг харж байна. Нар жаргацсан. Амар гоё юм. Одоо буцаад далайн иргэрэг алхаж байна. Ямар гоё юм бэ? Бичлэгийг эдэлж байхдаа ер нь бол ингэж харлаа. Би ер нь яг дүрснүүдээ нэлээд дутуу авсан байна. Тэгээд яг ингэ бодоод үзэнгүүт амар дуу чимээтэй 5 хоногийн үргэлжилсэн тийм хөгжмийн фестивалаас шууд юм нам гүн арал дээр очиод би өөртөө нэлээд амар их одоо тулж ажилласан юм уу? Тулж ажиллана гэх юм цаашаа ер нь бол ингэж юу яасан. Амар их юм бодсон яг тэр байгаль дээр очиод тэгээ бүр YouTube руугээ ч ороогүй. Тэгэл нэг осолтгооны Instagram дээр стори хийгээл яваадсан. Тэгээд яг үндэ ингээд надад влого бичих гэхээс илүү би яг тэнд ингээд дуу сонсоод тэгээ нөө фестивал дээр зөндөө юм олон хөгжим сонсоод чих онгоогоод тэгээд яг юм хөгжим гэдэг зүйлийг шал өөрөөр хардаг болоод тэгээ ерөнхийдөө ингээд байгалийн бүх ингээд сайхан болгоныг ингээд нүдэрээ хараад биеэрээ мэдрээд яг тэгж байсан. Тэгээд яг юм яг үндэ ингээд бичлэг хийх сөхөөгүй байсан. Би ингээд зөндөө олон влог хийн гэж бодож авсан мөртлөө ингээд влого яг хүснээр ол хийж чадсангүй. Хай ханаад үрсэн чи тоолоо өвдсөн. За өнөөдөр Бангкокт найзандаа ирсэн. Нэг хонсон байна. Тэгээд дахиад би одоо нэг 9 хоног байгаа надаа. 9-10 хоног. Тэгээд Монгол руу буцна. За тэгээд энэ хугацаанд би зүгээр л ингээ гадуур бас ингээ юм идэж уугаад ингээ шоудаад явахгүйгээр өдрийн цагаар одоо нэг хүмүүсийн нөө тогтмол байнга явж үздэггүй тийм газруудаар явж үзье гэж бодсон. Тэгээ өнөөдөр би болохоор амтны кафе руу явна. Тэгээд ер нь бол яг ганцаараа ийм сонирхолтой газруудаар ихэвчлэн явж таарах бах. Манай их найзууд төрүүлээд Монгол руу буцсан. Тэгээд зарим нь Вьетнамд байгаа. Тэгтээ удахгүй ирнэ. Тэгээд тэр хугацаанд нь би өөрөө бас сонирхолтой юмнууд хий гэж бодсон. За тэгээд явцгаа. За би энэ дахтаа ер нь газрууд руу явахдаа ганцаараа явахдаа дандаа байкаар явж байгаа мотоциклтуудад. Тэгээд энд болохоор Grab тэгээд Bolt гэдэг хоёр аппликейшн байдаг. Тэгээд Bolt нэрээ илүү
нэгжүүдэд хямдхан юм билээ. Тэгээд одоо монголоор бол UB Cap-тэй адилхан гэх юм уу? Такси, тэгээд том машин, тэгээд хоол хүргэлт, тэгээд байк энэ төр байдаг. Гэхдээ нэг гоё юм нь нөгөө хідэн төгрөг болох нь урдчлаад гараад ирдэг хаягаа оруулчингууд. Энэ кондишнерс болоод миний хоолой жоох ингэ гарахгүй байх шиг байна. За одоо таксиад одоо явлаа. Би бүр энд ирсэн чи амар эмгтээлэг хувцснууд хөмсөж байгаа халуун болохоор тэгээд угаасаа хүснээрээ хувцлаад нөгөө хинт муухай ард мард ингээд шоолж молохгүй болохоор энд амар гоё тухтайгаа. Би өнөөдөр болохоор ийм хар бодолог цагаан юбг тэгээд ийм толгойн алчуур тэгээд ийм гутал сонгосон. Би бүр амар харалцсан байна. Я байка дуудцгаая. Эндэх яста нам гом гоё яга надад л амар таалагдсан. Цэвэрхэн бас. Hello. За ямар ч тач мap дээр заасны дагуу ирсэн энэ годомжинд ирсэн байна. Тэгээд одоо жоохон алхаад байгаа юм шиг байна. Ийшээ ингээд чигээрээ явахаар байгаа юм шиг байна. Би өмнө нь нэг влог дээр ярьжсэн шүү дээ. Би ер нь ST-сээ ганцаараа явахаас жоохон айдаг төрлөөх. Тэгээд одоо болохоор энэ Бангкок олоолаа ирсэн ч гэсэн ST-сээ ганцаараа би яваад ингээд нөгөө өөрийнхөө айцтай бас нүүр тулж байгаа. Ер нь л одоо ингээд багаар шинэ юмнууд тавшиж үзээд нэг тийм бие даац юм шиг мэдрэмж авч байгаа. Тэгээд угаасаа амар хичээж ингээд хүсэж ирчээд ингээд хүмүүсийг хүлээгээл ч юм уу эсвэл ингээд ангаагаал бодолтой хөвтөд байх болохгүй. Тийм болохоор яаж идаад гарах хэрэгтэй гэж бодсон. Яа, за би яг ойлгох нэг ирсэн чинь энэ кафенд хаагдсан байна жилийн өмнө. Тэгээд яа, тэрийгээ ерөөсөө битээгүй. Тэгээд энэ солонгос газар болчихсон. Fuck. Яа, 213 баатар дайгдчихж ирсэн шүү дээ. За дахиад нэг 20 минут мотоциклаар яваад ирлээ. Энэ хавьдал байх хэрэгтэй даа. Энэ багтаа. Эхээ үзэхэд ирсэн биш өөрөө амтан боллоо. Яа, за ирчлээ шүү дээ. За орсон чинь юу гинэ? Букинг хийгээгүй болохоор хүлээж хийж ордог гэж тэгээ бүр одоо 2:30 болж байгаа байхгүй. Тэгээ 5-аас сул цаг байна гэхээр яана би амар холоос ирсэн гэдгсэн чинь за тэгвэл 3:30-аас тэр нэг орох хүмүүсийн дунд ганцаар юм чинь багтаачих гэдэг чинь тэгээ би одоо 3:30 хүртэл энэ хаваар сэлгүүцье гэж бодлоо. Яг энэ хажууд нь юм амтны дэлгүүр байна. Тэгээ би ийшээ орж 3 муурандаа жоох юм авчт юм уу гэж бодлоо бас. Энд ингээ Монголд идэх хоолнууд тас гэх юм бол Whiskas Royal Canin энэ байна. Би нэг хүнд юм авч чадахгүй болохоор ер нь дандаа юм гоё снэк иймэрхүү гоё амттай юмнууд авчи. Тоглоомнууд төгөр юм. Здравствуйте. Энэ хулгай хөрх юм байна. 70 бат 7900. Дэлгүүрүүд нь бол үнэхээр гоё их сонголттой юм байна уу. Ингээд амттнаас нь томоор нь авчвал зүгээр юм биш үү? Энэ витамин E-тэй тэгээд арьс үсэнд нэмэлт тэжээл өгөх юм юу авчи. Хөх энэ гэхдээ юутэй бэлгтэй байгаа юм биш үү? Энэ вау, за энэ нь дээр юм байна. За муурнуудтай ийм бэлэг авсан. Гур Монголоос авснаас хамаагүй хямд өнөр мөртлөө их юм авсан. Одоо нөгөө Pet Cafe руу орохоос өмнө энэ хавар жоохон дэмий тэний.
гоё юм бэ. Second hand shop гинэ. Japan second hand shop. Энэ дандаа юм брендинг зөвхөнөд байна. 2980 баат гэдэг чинь 300 мянган мөн. Энд бүр гоё зөвхөнөд шүү дээ. Nice. Энэ цайны хэрэгслүү байна. Ерөөсөө second гэж харагдахааргүй юм байна. Энэ цөмөх цаг төрөөж байна. Энэ аниме фигурыг хартай. So cute. Нөгөө кафений яг эсрэг талд нь юм рамены газар байна. Одоо рамен идэх гэж байна. За энэ газрын хамгийн алдартай 3 раменных нь нэг тонкоцу рамен авсан. Гарчлаа мгарч юм. Йой. Бацнаас амар их юм байна. Энэ таксандаа нэг уух юм. Тэгээд куки дагалцдаг юм байна. 45 мянга. Hello. Тэгээд би болохоор кофе авах чинь кукитайгаа нэг цагийн турш бүснээрээ бийж болно. Тэгээд нэмээд юм хөөрхөн бэлэг өгсөн ийм аймстай. Ямар хөөрхөн юм бэ? Hello. Ямар хөөрхөн юм бэ? Сано, яагаад гонголцیں۔ Чиний хараа. Нэг хоёр амтан бүр залхаад энэ шиг ингээ хийвчсэн юм биш. Ямар хөөрхөн. Nó tận nồng đây nhớ hả? Nó tận nồng đấy. Đưa lấy thừng vào đây nè. Ямар хөөрхөн юм бэ чи. Шана. Нэр ингээд хөөрхөн амтчих бүгдээ. Энэ үргөргөн удаа чараа мараг нь хараач юм бат. Hello. Шана. Гарч ирж гин. Тэгээд энд гараа угаагаад хувцсныхаа үсийг аваад за гарч ирээд нөгөө тиктэнд дагалцсан куки тэгээд кофега авсан сууж гин. Бүр 45 мянгаар ийм гоё үйлчлэгээтэй ийм гоё газар орчлоо. Гой газар.
Яна миний мөмийг татаад. Okay. Yeah. So, Christmas Eve. Yeah. And Ano ko? 어른들이 났어요. Uy, ano? 이. In my bar. Yeah, and За би ингээд явж жагаад шууд 12 сарын 31-нд ирсэн байна. Тэгээд энэ голын өдрүүдэд Бангкокт амар их найзуудтайгаа гоё юм хийгээд тэгээд голд нь уцны багтаамж дүүрээд зөндөө гоё юм бичиж авч чадаагүй. Тэгээд зарим үеүдээ бас албаар бичихгүй гэж бодсон. Найзуудтайгаа яг гоё бай гэж бодоод тэгээд өнөөдөр ингээд сүүлчийн өдөр би тэд шинэ жилээ ямар ч тач хамт тэмдэглээд тэгээд яг орой болохоор тусдаа бүндөө шоудна. Яа шинэ жилийн өдөр сүүлчийн өдөр. За энэ манай Бангкокт амьдардаг Бэлгүүн гэдэг найз маань ирсэн байна. Бангкокт ирвэл энэ хүнтэй бити холбогдоорой. Яа ингээд бид хэд одоо хоолоо идэх гэж юм. Тэгтээд хоолоо идчихээд бүгдээрээ шинэ жилдээ бэлдэн хувцас нүрэ бодно. Оо пицца. Очоор яг нэг гоё. Happy New Year. Гомбог на багийн нөхөр. За өнөөдрийн миний шинэ жилийн луг юм байна. Өглөө юм нэмсэглэл. Би нэг сайн ингээд сонгож ирсэн чинь манай нөгөө Бангкокт байдаг Бэлгүүн гэнэ. Хар өнгөцөн гоё юм байна штэ. Гойлог харагдуулдаг гинэ. Хүн нь ерөөсөө гоё биш, хар өнгө нь гоё гэж. Яа би нөгөө цагаанаа болоод ийм хар палаж өмсгөр боллоо. Тэр нөгөө цагаан маань дээд талын корсет учраас ингээд хөдлөхөд амар тухгүй тийм ингээ мөөм хайлж гарч ирээд амар лайтайсэн болохоор энэ нь арай эвтэх юм уу гэж бодлоо. Угаасаа Монголд угаасаа дандаа юм хувцас өмсөхгүй болохоор би Бангкокт одоо дандаа хөрсөн хувцас өмсөж байгаа. Амар гоё юм. За одоо бид Дөлгөмбөт хоёр ийм газар ирж байна. За ийм 4 давхар, 1 давхартай ийм хоолтой. Тэгээд 2, 3, 4 давхартай дижиттэй.
Энэ ингээд rooftop дээр салиуд бодуулах юм байна 12-оос. Тэгээд ингээд доошогоо 3 давхар. Тэгээ ямар ч тач гэсэн одоо яг энэ бүх ингээд Бангкок явсан сэтгэгдлээ би бүгднийг базаад юу яа нэг тусдаа нэг влогон дээрээ бүр зөвхөн ярина. Одоо яг Бангкок ямар исэн, арал ямар исэн, фестивал ямар исэн. Тэгээд бас Бангкокт очиод дууралсан хүнийхээ талаар нэг хэлт ярина. Тэгээд ямар ч тач ингээд миний влогуудыг амар удаан хүлээж аваад үзэнд баярлаа. Тэгээд энэ өмнөх влогийг үзээгүй бол бас орж үзээрэй. Тэгээд subscribe хийгээрэй. Тэгээд ямар ч тач амар гоё дурсамж байлаа. Одоо л ярихгүй одоо нөгөө явсан сэтгэлээ ярихгүй дараа нь бүр тусдаа бичлэг болгож оруулах болохоор дараагийн бичлэгэн дээрээс дэлгэрэнгүй сонсцгоё. Баярлаа. Хайртай шүү.